Сайн санаа сонсогчдоо кино шиг амьдрал подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ее. За ингээд өнөөдөр зөвхөн сонсогчдоос ирсэн цагтлуудыг та бүхэнтэй хүргэе. Ингээд ихний цагтлыг эхлүүлцгээе. Би одоо төгч хүрэх гэж байгаа эмэгтэй. 2 хүүхэдтэй өөрийнхөө хувьд амар амгалан амьдралыг зохицлоосон юм. Яг үнэндээ бол нөхөртөө тийм чартай биш. Гэхдээ хүүхдүүдийн минь аа болохоор мэдээж хүндэлж хайрлана л та. Танай подкастын анхны хайрын тухай захиаг сонсоод сэтгэлийн гүндээ нууж авдаг бүхнээ бичиж өөрийгөө чөлөөлөх гэсэн юм. Та нарт хизээч мартагддаггүй бүр отооч холбоотой хайр сэтгэл гэж байдгүй. Тийм ээ, надад би. Гэхдээ бүр хизээч бүтэхгүй хайр сэтгэл. Би 10 жилдээ ангийнхаа хөөргөн октын тоонд маргаангүй ордог байлаа. Тэр бүхэл сургуульдаач өөрхнөөр алдартай байсан. Өсвөр нас эхлэх үед миний биений ам хамгийн түрүүнд ирж хөх минь ургаж бусдаас содон биерхүү өндөр охин болж байсан. Тэр ч утгаараа нааг зэгч маань намайг загварын дугууланд бүртгүүлж өөртөө итгэх итгэл гэдгийг загварын багшаасаа л сурч байлаа. Тэр үед би ангитай 2 найзтай байсан. Үе зайгүй найзлана. Нэг найз маань аав ээж эмээтэйгээ амьдардаг. Нөгөө найз маань ээж ихч хоёртойгоо амьдардаг. Түүнийг бэгээд дуудаад явъя. Бэгийн аав тэр үед Солонгост байдаг байлаа. Байсгээд бэд Солонгосоос гой юмнууд ирнэ. Түүний хэрэгэлдэг тэмдэглэлийн дэвтэр үзэг балан хүртэл хизээч харж байгаагүй чамин зураг бичгтэй. Үнэхээр тансаг байдагсан. Хаяа тэрнээсээ нөгөө найз бит хоёрт илүүчлэнэ. Бид 3 нэгнийдээ хонох зөвшөөрлийг ээж аваасаа арай гэж авна. Тэгээд шүнжэнгөө юм ярьж хамтдаа унтдаг байлаа. Ингиж үерхэж нөхөрлөж явсаар ахлах ангидаа орж шалгалтууд ойртоод хүссэн хүсээгүй нэгнийдээ хичээлээ хийж хонно. Би бэгэнд харах дуртай. Тэднийг тухайн үедээ боломжийн тансаг амьдралтай айл байсан. Хөргөгч нь байнга дүүрэн гой амттай идэж бэгийн сонин хачин гой хувцсыг дураараа шилж өмсөд толны өмнө эргэлдэх дуртай байсан. Тэгээд ч тэдний эрэхтэй хүн байдаггүй болохоор илүү тухтай байдаг байлаа. Хонхны баярч ойртож улсын шалгалтын амжилттай өгч конкурст бэлдэж эхлэх үед нэг л өдөр Б аав минь Солонгосоос ирсэн гэд бөөн баяр зөөх дүүрэн шоколад гой бох үсний болтнууд авчираад ангиар нэг тарав. Тэр үед бараг бүхэл охид шохорохдаг хөвгүнтэй байсан баг. Би бол амьдралдаа нэг ч удаа дурлаж үзээгүй. Эрэхтэй хүүхдүүдтэй зүгээр л энгийн найзлнуу гэхээс өөр нүдээр огтхон ч хардаггүй байлаа. Яг төгсөх төгөхөд хөвгүүдээс хит хитэн цагтал ирэв. Авч уншчаад ураад л шидчихэм. Захиа бичсэн хөвгүүдээс тэр даруй шууд зайгаа авна. За тэгээд ээлжид нэг бэгийн тонолтоороо аавыг нэрснийг тааг мартчихж. Нөгөө эрх дураараа зангаараа бэгийн гой хувцснуудыг өмсөд бэ надаас жаахан намхан л та. Багтсан ч чигээд л өмсчихдэг байж. Тэгээд толны өмнө зогсож байтал нойлын хаал гонгоож нэг эрэгтэй хүнтэй халц тул гарч хав. Толн коридорт л доо. Бид хоёр чимээгүй ширтэлцэж хэсэг болсны дараа тэр хүн цаашаа ороод явчихсан. Бэгийн аав нь байж. Би ч хөлтлөө ичсэндээ бэгийн өрөөнд ороод намтаг болсон. Нэх өндөр цаав цагаан арьстай нүд хөмсөг болсон үнэхээр царайлаг ах. Галтгооноос урд нь өндөртөж байгаагүй гой хоолны үнээр хаанхалж бэгийн аав хоол хийж байлаа. Удалгүй бид 3-ыг дуудаж ширээ тойрон суулаа. Би цаахад сууж байтал бэгийн ихч бас ээж нь суугаад миний хажууд хоосон сандал үлдэхэд бэгийн аав нь суув. Жижиг тавхтай гой хоол хажрууд. Анх удаал кимчи гэдэг зүйлийг тэдний дидэж үзэж байлаа. Яагаад ч юм ааваас нь нэгэлж ирэхээстэй. Тэр ах их нэртэй үнэхээр халамжтай. Хоолны дээжээс авч их нэрийнхээ тавган дээр тавьж өгөөд л. Удалгүй хэсэг хоол авснаа миний тавган дээр тавьж өгөв. Тэр мэдрэмж үнэхээр амар байсан. Би тэр даруй таг гацчихсан. Нэрээ өөрийнхөө амьдралыг бичгээ таг мартжээ. Намайг ухаан ороход би 2 буuraатайгаа бас наагц зэгч гих сэргэлэн дэнтсэн нэг ихчтэй ам бүл дөрвөлээ байсан. Ээж минь Оросд сургуульд явсан аав гэдэг хүний тухай өсөгч мэддэггүй байлаа. Би ч асуудаггүй байсан. Товчхондоо бол би ийм л амьдралтай. За тэгээд аавын хайр халамж гэж мэдэхгүй эр хүн гэдгийг бараг л амнаас нүг гардаггүй даруухан өвөөгөөрөө л төсөөлж байсан би шок руу. Яагаад ч юм миний тавганд хоол тавьж өгсөн нь хачин сонирн байлаа. Байнга тэрийг бодоод өөрийгөө яагаад байгааг ч мэдээгүй. Одоо бол бүгд л мэдэн дээ.
Солонгос кинон дээр хоолоо сайн идэрээгээд хажууд сууж байгаа хүндээ хоол тавганд нь хийж өгöd байдаг да. Тэр хүн юу ч бодоогүй зүгээр л охиныхоо найзад сайн хандаж тийм үйлдэл хийсэн байсан. Хаян нэг бэгэнд очихдаа автаа таарна. Таарлах үедээ би таг гацаад хөдөлгөөнгүй болчихдог байсан. Тэрнээс өдөр шөнөгүй бодоод дуурлаад байсан байхгүй л дээ. Бид конкурсээ өгч өөр ингэсэн сургуулаа авсан. Намар бид хот руу сургуультай явах болж яг тэр үеэр имэмэн чилэр гэж имлэг твдэд наагц их чухал ажилтаа гэд хот явсан байсан болохоор их чиг эрхийг хүлээж би эмээгээ сахив. Хоёр найзтайгаа хамт хот явж сургуульд орох байсан ч би чадаагүй үлдсэн. За тэгээд эмээч гайгүй болж их чижирж би хот явах болов. Тэр үед гар утас гараад удаагүй манай аймагт тоотой хэдэн гар утастай хүн байсны нэг нь Б байв. Түүцний цагаан утсаар Б рүү залглаа. Бид хоёр хотод ирээд үнэхээр гоё байна. Чи хурдан ирээ гэв. Тэгингээ манай аав нанаас чи ирэх гэж байгаа. Чи машинд суугаад ирээрээ. Хотод төөрч бодлоод байхгүй. Аав шууд бид хоёр дээр чамайг аваад ирнэ гэв. Үнгүй унаа алсан нь оюутан болох гэж байгаа надад 5 төгрөгөө хэмнэх аз мэтэл байлаа. За тэгээд Бэгийн аавын машинд өвөөдөө өндөрлүүлээд оюутан болохоор их хотыг зорин суулаа. Машинд суусан даруй урд нь хизээч үнэрлэж байгаагүй эр хүний тансаг гой үнэр хамар цоргож хэсэг юу ч ярилгүй чимээгүй явлаа. Хот явна гэд урд шөнө доглоод нойргүй хансан би нам унтжээ. Нэг сэртэл ах миний дээр өөрийнхөө яакийг нөмрүүлсэн байв. Дахиад л гацчихсан. Банцсандаа өндийж суугаад за тэгээд л яриа эхлэв. Ээж аавын тухай ямар сургуульд орсон төгсөөд юу хийх үү гэдэл ам хуураагүй явлаа. Бид хоёр замд цайны газар дээр буулаа. Ах намайг нойлын гадаа хүлээж манаж зогсов. Би яг л хамгаалагдсан, хайрлагдсан мэдрэмж авч өөрийн ирэхгүй дурлаж байлаа. Гэхдээ одоо ч жигнэсээ дурсан уу, аавын хайртай андуурсан уу гэдгээ мэддэггүй. Үлсэж байсан ч би ичээд хоол идэж чадаагүй. Ах намайг анзаарсан байлаа. Бид хоёр нэг л ив хавгүй байсан. Хот ороход дахиад 400 км үлдсэн. Хоолны газраас хөдлөөд удаагүй ахын нойр нь хурч зүүрмэглээд гинт огцон торомслоод байв. Ахын жоохон нойр авахгүй бол осол хийж мэдхэр байна гэд замаас гарч зогсоод унтаад өг. Машины дотор гэрлээс өөр юучгүй хав харахгүй тал. Би унтахыг хүсээгүй. Ахын хөрхөн царайн дээр гэрэл тусаад үлгэрийн мэт гэрэлтэж байлаа. Би бие барьж чадалгүй ахын гаранд хурчгсан. Ах нойрноосоо сэрсэн ч сэрээгүй юм шиг чимээгүй хэвцсэн гэж сүүлд нь надад хэлсэн. Цаашаа явж байхдаа бид хоорондоо юм дуурсангүй. Үүр цахтаа зэрэгцэн бид хотын наад захад ирлээ. Ах гинэтгэн машинаа зогсоогоод чи хүнтэй үргэж үзсэн үү гэж асуув. Би үгүй л гэлээ. Тэгвэл хүнтэй унтаж үзсэн үү гэв. Бас л үгүй гэлээ. Түүнтэй хамт явах аялал минь дуусч байгаа гэж бодохоор дотор харанхуйлж дахиад жаахан ч гэсэн хамт байх юмсан гэж бодохтаа зэрэгцэн. Ах нь ядраад байна. Хоёлаа буудалд орж амарч байгаад хотын төвлөө орё гэв. Би шууд л зөвшөөрлөө. Тийм ээ, бид тэр зүйлийг хийсэн. Би үнэхээр жаргалтай байсан. Түүний ингэрт жаргаж хэвдэхдээ би найзыг минь аав гэдгийг ортоос мартсан байлаа. Ах намайг инхрээлж хүрвэл хагарчих мэт дэндүү болгоомжтой харьцаж намайг эмхтэй хүн болгосон. Хоёр найзынхаа барааг хараад би баярлсангүй. Эсэргээр маш их гонигсэн. Би түүнээсээ хаагцсан гэхээс дотроо бачуурч байсан. Бэгийн хувьд аав нь найзыг нь нутгаас нь авчирсан, найз нь аавтай хамт ирсэн гэж харагдаж байвч бидний хооронд аль хэдийнэ хайрын галгассан байлаа. За тэгээд оюутны амьдрал эхэллээ. Түүндээ дахиж хизээч уулзах юм бөө мэд. Би ч загвараараа хотод том агентлагт орж дуртай зүйлээс сатаарч хичээлдээ ч анхаарч бараг л түүнийг мартаж байлаа. Бэгийн амнаас л аав нь тэнд явж байгаа. Хаяа ээж аав хоёр нь муудалцсан. Аав нь олон жил гадаадд байсан болохоор ээж аав хоёр нь биедээ хайргүй болсон юм шиг байлаа гэх мэтэр ховж ивэл сонсно. Нагц ихш нэг эрэхтэй өвөө эмээтэйгээ яргээд надад гар утас авч өглөө. Тэр үед ямар дугаараас дуудлага ярьж байгаа нь харагддаггүй. Зүгээр л ирсэн дуудлагыг нь авч ярьж байж хин залгаж байгааг нь мэддэг байсан үе л дээ. Утас дуугарч автал тэр минь байлаа. Хотод байна уулзъя гэв. Би зүгээр л нисч байлаа. Хамаг байдгаараа гоёод нүрээ будаад очлоо. Тэр минь надад чи бүр хөөрхөн болчих яасан том болов вэ гэсэн. Бид хоёр ч хоол идчихээд шууд л буудалд оров. Тэр минь ихнэрээсээ салсан одоо хотод амьдрна гэв.
Би үнэхээр хаагартлаа баярлсан. Найзын минь эцэг их салж байхад над шиг баярлдаг хүн байдгаа. Гэхдээ түүнтэйгээ хоёулах нь уулзахаараа би бэгийн аав гэдгийг нь ортоос мартчихдаг их сонин. За тэгээд хоёр найзтайгаа амьдарч байсан би утсаа байнга найзуудаасаа нуух болов. Тэр үеийн утас ямар кодтай байсан биш. Яг хичээлтэй үед сэмхэн мессеж чинь завсарлагаанаар ярина. Хоёр найз минь өөр сургууль. Бид гурав орой л гэртээ уулзалтдаг байлаа. Хоёрдугаар курст орсон намар нэг өдөр надтай чухал юм яриг гэв. Би ч яваад очлоо. Тэр надад хамт амьдрий гэсэн. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Түүнтэй үргэлж хамт байна гэж бодохоор далавч ургаад нисэх шиг санагдаж би шийтсэн. Хоёр найздаа наах зэгчийн найзын хамт амьдрах болсон гэж худлаа хэлв. За тэгээд өөр ингэсэн бүх юм аваад такси хөллөө тэднийх рүү нөө. Өдөр шөнөгүй хамт орондоо хявтаж ярилцаж мөрөөдөж бүр хичээлдээ явахгүй тасалж эхлэв. Загварын ангианлагтай явхаа болж бүр хасагдаад жавсан. За тэгээд бид хоёр хэрэлдэж эхэллээ. Би их нэртэй нь хардна, гэрлэлтэй хурдан салах гэж шаардна. Тэр их нэрээс бүрэн салах дургүй байгааг би мэднэ. Бид хоёрын хооронд 21 насны зөрүү байсан. Сүүлдээ бүр зодтолдогч боллоо. Азар яаж тухайн үед жирэмсэн болчихгүй ингэж одоо боддог юм. Хоёр найзтайгаа ч уулзалтгаа болж хаа нэг ар гэрийнхэнтэйгээ холбогдно. Би өөрийгөө бүрэн алдаж нэг л биш байгаад байв. Түүнд ухаангууд орлсон байлаа. Нэг муудалсны дараа гэртээ иртэл тэр бидний түрээсэлж байсан байрнаасаа бүх юм аваад нүүсэн байсан. Би өвдгөө тэрврээд ганцаараа зөндөө уйлсан. Хүний юм бол хүний их юм билээ. Тэр эргээд их нэртэй очсон. Бид хоёрын харилцаа хинч мэдээгүй 19 жил болж байна. Тийм ээ, би нөхөр хоёр хүүхэдтэйч одоо ч түүнтэйгээ уулздаг. Нөхөртөө баг байхад минь хаяад явсан аав минь гэж итгүүлсэн. Бид хоёрын хайр дурлал хизээж бүтэхгүйч бид биедээ галз уртлаа хайртай. Тэр минь надад хэлдэг юм. Тэр бүхэл баг охин маань түүний минь хүүхэд. Охиноо төрүүлснээс хойш санаа минь амарч түүнийхээ үр хүүхдийг төрүүлсэндээ би баярлдаг юм. Өвөө дээр очлоо гэд бид хоёр 7 хоног бүр автагаа уулздаг. Тэр минь бэгийн хүүхдүүдэд сайн өвөө, их нэртэй сайн хань хിവэр. Бид хоёрын галзуу дурлал бүтэн 19 жил болжээ. Юу хэлэх гээд байна вэ гэвэл хүний юм хүнийх л байдаг. Энэ насандаа бид уулзраагүйч хойд насандаа заавал учирч аль бие ясны эхнэр нөхөр болох болно гэсэн цагтлыг нэгэн сонсогч байна л гэжээ. Зя тэгээд энэ хөө цагтлын маань ийзэн газар орон байршлаа бичсэн байхаар нь би бас нуугаад нэгэн аймаг гэдээ уншиж өгсөн байгаа шүү. Тэгээд бас нөгөө хүмүүс нь олоод мэдчих юм болов уу гэж бодоод айсан. Тэгээд сонсогчдоо загтламжиж яваасанд баярлалаа. Миний хувьд бол зөвлөгөө өгч чадахгүй юм байна. Сонсогчд маань харин дор сэтгэл бичээд үлдээх байх. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Би дөнгөж 16 настай охин байгаамаа. Одоогоор хойд аав 2 дүү ээжтэйгээ амьдардаг. Би ах амьдралдаа танилцаж эхлэхэд аав ээж гэж ямар хүн байдгийг мэдэхгүй эмээ өвөө дээрээ амьдардаг байлаа. Тэгээд сургуульд ороод 3 дугаар ангид ээж аав гэж 2 хүн гарч ирээд хамт амьдардаг болсон юм. Эхэндээ ч гоё л байсан. Тэгээд 5 дугаар ангидаа дүүтэй боллоо. 6 дугаар ангидаа бас нэг дүү. Ингээд 2 дүүтэй болсон цагаас миний амьдрал суурж эхэлсэн юм. Ээж аав хоёр хоорондоо таархаа болж өдөр шөнөгүй хэрэлтэнэ. Би өөрөө жоохон хүүхэд байхад мөмнөөсөөч гараагүй 2 ямиг надад хаяад хоорондоо муудалцаад гараад явчихна. Ээж минь бараг өдөр болгон согтов. Хэрвээ аав хэрүүлэгийг тоохгүй сонсохгүй бол намайг яа гэ чи яах гэж төрсөн, чи төрөөгүй байсан бол би сайхан байх байсан. Үхээд өг 2 дүүтэй чинь одоо шатаачхыгээд ойрлж чарлаад намайг хэвтэр тортол зодно. Тэгээд шүнж байсан хамаагүй гэрээсээ хөвгөд гаргана. Би 14 настайгаас л найзуудаараа хондог болсон юм. Тэглээгээд би буруу замаар нэг ч яваагүй. Одоо болтол ээж уудаг хിവэрэ, намайг хөөдөг хിവэрэ. Сая сарын өмнө намайг бас зодоод гэрээсээ хөвгөд гаргаваа. Би гэрийн гадаа зогсож байгаад найзындаа яваад очтол найзууд гээд 16-аас 25 насны 7-оос 8 эрэгтэй эмэгтэй хүүхдүүд нийлээд ууж байсан. Би ууж үзээгүй болохоор нөгөө өрөөнд нь ороод унтаж байтал манай найз гараад ирээ шийтгэлтэй тоглож байна гэхээр нь сонирхоод гарваа. Тэгсэн газар тэнгэртэд хожигдсон нь ууж байна. Би ууж чадахгүй болохоор тоглохгүй гэсэн чинь за ганцхан штэ гэж ятгаад тоглоллоо. Яагаад ч юм шууд ихнийх дээр би сонгооров.
За ганцхан юм чин гэж бодоод нэг аяга би уучваа. Тэгэл дахиад тоглосон. Би дахиад шийтгүүлсэн. Энэ удаад уухгүй гэсэн чинь хүчээр уулгав. Тэгээд 0 орох гэд гарах гэсэн чинь найз. Тоглоомноос гарах бол нэгийг уучаад гар гэв. Би ч хурдан унтмаар санагдаад нэгийг уучаад л орондоо ороод ивцэн. Тэрнээс цаашаа юуч санахгүй байна. Тэр пивэн дотор ямар нэг юм хийсэн байсан бах. Тэгээд өглөөс ирээд босох гэсэн чинь бүх бие маань хөндөөр хөөтөлж чадахгүй арай гэж босоод гэртээ харсан. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдрал зүгээр байсан юм. Биений юм маань ирэхгүй байхаар нь гайхаад өнөөдөр үзтэл 2 зураас. Одоо би яг яах вэ? Тэнд байсан хүүхдүүд бүгдээрээ манай сургууль. Би хэлвэл сургуулаар дүрэн яриа болно. Ээжид хэлвэл задуусаар байгаад өгөх байх. Ингэж байхаар зүгээр амиа хорлчт юм билүү? Би дөнгөж 16 настай хүүхэд штэ. Төрүүлээ гэхээр би годмонд гаралтай биш. Энийг оруулаад зөвлөгөө өгөөд надад туслаад өгөөч гуйж байна гэсэн загтлыг нэгэн сонсогч маань илгээж. За бага насны насан туршаагүй сонсогч маань сонсч байвал найзаагаа олж нөхөрлөөрэй. Иймэрхүү хорчон охтод их байдаг шүү. Миний бодлоор энэ хэд хоорондоо нөгөө одоо цагталж үзсэн сонсогч маань унтчих хооронд эдгээр хоорондоо ярилцаад тэгээд босгож ирээд одоо газар тэнгэртгтээ хүртэл ингээ гар мараа ингээ тгийгээ ярилцсан байсан юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь бол бүлэг гэмт хэрэг штэ. Одоо сонсогчтой бол шууд цагдаа таандал гэж хэлмээр байна. За тэгээд бүр болохгүй бол 108 руу залгаарэ. За мөн хүүхдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бас газрууд байт юм байлаа үнгүй. Тийшээ бас хандаарай гэж хэлмээр байна. Мөн сонсогчд маань доор сэтгэл бишэд үлдээгээрээ ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Кино шиг амьдрал подкастын нийт сонсогчдоо энэхүү өдрийн мэндийг хүргэе. Миний 11 жилийн амьдралаар аялахад минь мөн дуусгуур болоход минь та бүхэн зөвлөгөө өгөх байх гэж найдан бичлээ. Тэртех 2015 онд би түүнтэйгээ анх танилцаж үерхэд 4 сарын дараа би жирэмсэн болсноо мэдсэн юм. Тэр үед би 12 дугаар ангид орох, 11 дугаар ангид төгссөн жил байлаа. Үнэхээр өөрийгөө жирэмсэн болно гэж бодоагүй. Зүгээр л үерхэд нөхөрлөөд л би биенээ хайрлаад явах байх гэж бодсон чинь тийм ээ. Би дээж ав болсон байлаа. Тэр мэдээг би хамгийн түрүүнд нөхөртөө хэлсэн. Нөхөрч баярлаж хүлээж авсан. Одоо би ажил хийж та хоёроо байнга жаргалтай байлгана. Битгий надад итэг гэдэг үгийг сонсоод би үнэхээр тэр хүнд итгэж аз жаргалтай байлаа. Ээж минь намайг жирэмсэн гэдгийг мэдээд эхлээд гайхаж хоцорсон байх. 16-7 настай том охин нь гинтхэн жирэмсэн гэхээр ээж маань би 40 настай эмээ болохгүй юу яриад байгаа юм. Харж яхнараа ээж болоод гэр юм хурцсах чинь дутаа юу гэж загнахт нь би зөрсөөр байгаад хүүгээ төрүүлсэн. Ээжигээ их л зовооч дээ одоо бодоход. 40 наснд нь эмээ болгож их хачааг дахиад л ээжтэй өргүүлж зовоосон доо. Ээж минь дүү бид хоёрыг өсгөж өндөглөх гэж ганцаараа ганц ширхэг чихэр чамдаа хийлгүүгээр олдсон бүхнээ дүү бид хоёрт ижил тэнцүү хувааж өгдөг байсан. Айлын хүүхдийн төрсөн өдөрт яваад ирэхдээ хүртэл 10-ын утанд нэг зүсэн торт, нэг ширхэг алим, 2 ширхэг барбарис чихэр цүнхлээд л ирнэ. Яаж хүмүүсийн хажууд тэр бүхнийг цүнхлээд дуудлаад ирдэг байсан бол доо гэж би одоо өрөвддөг юм. Тэр их хайрыг нь би даалгүй ээж дээрээ нялх хүүхдээ мөн өөрөөсөө дөрвөх ажилгүй хүнийг хөдлөөд гэрийнхээ хаалгаар орж ээжтэй үнэхээр бул харж чулуу шиг их ачааг өөрүүлсэн дээ. Одоо үнэхээр хичдэг. Манай хүнд ээж маань их дургүй байсан. Ажилгүй, анхаагүй, мэдлэг боловсрал байхгүй. Чамайг дагуулад очих 5 хантай гэр бүхэл 4 хантай гэрч байхгүй. Ямар ч банкны данс карт гэх юу ч байхгүй. Яасан сони юмтай очиод нийлчихсэн эргүүвэ гэж загнадаг байсан. Тийм ээ. Тэр хүн тэр үедээ улсад регистрийн дугаартайч иргэн хүн мөнч гэлээ май гэд харуулах иргэний өмнөлөгч байхгүй. Тийм л хүнтэй би хүз үсээрээ холбогдчихсан байсан. Гэрийнхэн маань зөндөө эсэргүүцсэн. Ах маань хүртэл чи 18 хүрээд Орос руу цэргийн сургууль явах хүүхэд байж юу энэ нэг юмтай нийлээд хүүхэд чуухад гаргачихсан эргүүцсэн мал байл гэдэг байлаа. Би ч сохорлоод оролцсон үе байсан. Ээж гэрийнхэн маань ч за энэ нэг юм одоо том болоод амьдралд нөхлүүлээд ирэхин цагт өөрөө сална бизгээд намайг тоохгүй хайчихсан байлаа. Би хадминда хүүхдэд тэрвэрэд очсон. Үнэхээр олуулаа. Манайх шиг гуруулахнаа биш. Ээж маань ажил гэргээд нэх үзэгдэж харагдахгүй. Би эрэгтэй дүүтэйгээ л хоолоо идэж хэрэлдэж зодтолтож өссөн.
Хоол унд дээр алцаад байдаггүй, талах тайран дээр алцаж мэддэггүй, талхны савнд талах борцог хөх зөртлөө байж л байна. Хөрөгчөнд өндөг талах молко байж л байдаг. Тийм орчин төссөн надад нөхрийн очоод 2 зүсэм талхан дээр алцдаг хүмүүсийг үнэхээр хараад шоконд орж байлаа. Нэг бодлын хөвгчлөлтэй юм шиг олоолаа божигналдах үнэхээр гоё байсан. Гэхдээ ихэндээ л сүүлдээ эмэгтэй дүү нар нь миний савн шампунь эмзэг эрэхтний хөөсөн савн хүртэл энэ юу юм гэж асууж хэрэглэж бүр хулгайгаар хамаг юм минь өмсөж зүүж эдэлж хэрэглэж байх нь надад тогтоос таалагдаагүй. Тэгээд би нэг өдөр тесрээд чи миний юмд битгий хүр. Миний төрсийг дотоожиг хүртэл өмсгөх нь холгүй юм а гэхэд чи байранд амьдардаг баян байлаа гэд яадаг юм. Нэгэн л нэг гэрте амьдарч байж энэ бүхнээ юунд нь хадгалаад байдгийн балаа эргүүчин гिचгээд гараад явчихсан. Тэр үед нөхөртөө хэлээд танаа энэ дүүтэй би үнэхээр таарахгүй юм байна. Миний бүх юмд хүрээд байна. Нууч хаах ёстой юу? Эсвэл би энэ бүхнээ хэрэглэхээ огт байх ёстой юм уу гэд уйрлалаа. Нөхөр юу ч хэлэхгүй гараад явчихсан. Удалгүй дүүгээ дагуулж орж ирж байна. Надад юу ч хэлсэнгүй. Ээж дүү нартайгаа нийлээд том өрөөндөө кино үзээд суучваа. Тэр үед л би за энэ хүн миний талд орохгүй юм байна. Нэг л их хариуцлагатай царайтай яг яс юм дээрээ дүү нараасаа хүртэл намайг өмөрөөд хідэн үгч хэлж чадахгүй баг юм байна да гэж мэдэрсэн. Яг олон эмэгтэйдүүдтэй хүн альныхын талд орохоо мэдэхгүй байсан байх л да. Тэгэж бодоод л орхисон. За ингэж явсаар 2019 он гарлаа. Энэ болтол тэр маань тогтсон ажилгүй байлаа. Нэг бол ууж идэж шаардлагаар ажилдаа очихгүй таслана. Тэгээд халагдчихна. Нэг бол нойрноосоо болоод сэрэхгүй байсаар агаад хоцроод дарга нар нь хариуцлагагүйгээд халчихна. Уг нь ямар ч ажлыг сэтгэлээсээ хийдэг гэд бүх дарга нар нь сэтгэл ханамжтай байдаг байсан юм. Даанч хэд хоног яваад л эсвэл ихнийхээ цалинг аваад л гарчихна. Тэр болгонд ээж минь дүгнэлт хийгээстэй. За энэ хүнч охин хүү хоёрыг минь юу н авч явж чадахгүй бололтой. Яаж салгаж охиноо авах хэмээн боддог байсан гэсэн. 2019 он яг хятадд ковид гарч байна гэх Монгол улсад ихний мэдээтэй зэрэгцэн ээж маань Солонгос улсыг зорлоо. Байраа зараад хамаг тавилгын хөрөнгөө надад буюу манайд даатгаад за айлын эрх үед хөрөнгөө хайрлаж хамгаалаад улам өсгөж үржүүлээрэ гэд хүргэндээ захиж хэлээд явсан юм. Ээж минь ариун цагаан хөдөлмөрөөр авсан эд зүйлс ээжэд минь үнэхээр үнцэнтэй хайран байсан байх л да. Ээжийг явсны дараа гэр хорооллоо 5 хантай гэрт нөө. Нэг удаа бид хоёр хэрэлдээд би хүүхдээ аавд нь орхиод би аавынхаа төрсөн том ихчиг рүү сална гэд явчихсан. 2 сар болоод буцаад очлоо. Ямар газар намайг өгцсөн гэж. Хов хаасан 5 хантай гэр. Хөргөгч доков гэд нөгөө 50 ихчийн зурагт буудан таас сорогч гэд ээжээс минь надад үлдсэн хідэн сайхан ганган гутал ховдс бүгд байдаггүй. Ээжийг явахаас өмнө би тусдаа гарна гэсээр байгаад айлын хашаанд айлын 5 хантайгаар түрээсэлж тусдаа гарсан юм. Тэр айлын эзэн өвөө за дүү минь нөхөр гих хүн чинь орж ирж яригтаад гардаг болсон. Сүүлийн 2 сарын түрээс байхгүй. Би одоо яахаа мэдэхгүй байна. Оруулахгүй шүү гэд хашааныхаа хаалгыг цоожлоод гэрийнхээ цоожийг хүртэл салж байхад хашаад авч орж ирээд тооноор нь орчихно. Тэгээд шүн юу түлээд байгаа нь мэдэгдэхгүй хар утаа гарна. Хамаг тавилгаа нэг нэгээр нь зөөгöd байсан. Одоо наад ганц гэр чинь л үлдлээ гэдэг юм. Би ч тэнгийн дотор ууж үгэхчээр за хүлдөө гэртээ хамаг юм хөлдөөчгөн гэд ээж их рүүгээ аваачсан байх гэж бодоод залглаа. Гэрийн хамаг юм яасан бэ чи хаана байна? Хуучин гэртээ хүрээд ирэхтэл би төрдөө ламбард нь тавьчихсан байгаа. Хөдөө ажиллаж байна. Удахгүй хот орно. Тэгээд яваад очие. Одоо гэрийн түрээс хийлээ. Чи намайг очтол байж байгаарай гэхээр нь заа гэд хүлээлээ. Маргааш нөгөөдрөөс нь хүрээд ирлээ. Хүүгээ авчраад одоо ахаад шинээр эхлэх үү гэтэл тэгээл гэж байна. Миний буруу чиний буруу гэд жаал ярилцаж байгаад эвлэрээд хэдэн сарыг ахаад үтлээ. 100 би тэдний хамаатны айлд очлоо. Тэгтэл намайг гэрт нь оруулахгүй. Чи наана байж вэ? Эдний хайгуу заваа айл. Наана хүлээгээд байж вэ гэд үлдээсэн юм. Тэгсэн айл ихч хүй ороод ирээ миний охин. Орж иж цай уу хоол идгэхээр нь заа гэд юм болгүй ортол нөгөө ламбард нь тавьчихсан гэх хөргөгч маань харагдаад унтлаа. Харвас миний насаараа харсан хөргөгч мөн. Би өөрөө харчиж зүлгэж дотроос нь юм авдаг байсан. Хаалган дээр нь халбах шигдээд хонхойлгочихсан. Яг манай хөргөгч мөн. Ихчээ энийг хаанаас авсан бэ гэд асуудал. Танаа хүн л манад 200 мянгаар зарсан даа гэж авлаа. Би шок.
За зурагт нь дахиад нэг аль байгаа юм байна да гэж бодоод уур хурсан ч хэрүүлийн нэмэр гэж бодоод асуусангүй. Дараа өөрөө үнэхээр хэлэх байх гэж бодов. Гэтэл огт үннээ хэлэхгүй яваад л байхаар нь асуулаа. Чи эднэрээ яасан бэ? Хөрөгчөнд тэр хичээнд чинь байсан биз дээ гэхэд үгүй штэ адилхан хөрөгчл биз. Би юу гэж хөрөгч зарах гээд явж байдаг юм гэлээ. Би за энэ хүн бол үнэхээр худлаа хэлээд сурчсан итгэлтгүй хүн юм байна гэж бодол төрөв. Түүнээс хойш амнаас нь гарч байгаа ихэнх хүнд нь би итгэхэ болчихсон. Яг тэр мөчөөс хойш гэдгээ би тодхон сандаг. Ингээд хэрүүлдэ уралтай олон жил боллоо. Хүмэн чарга хүрлээ. Бид гуравч Европын нэгэн улсад ирээд ажиллаж амьдраад эхэллээ. Манай хүн нэг л тийм хуурчхий, худлаа ярьчхий, аргалчхий гэсэн сэтгэхүйтэй. Амнаас нь үнэн худал ялгаагүй үг гарсаар л. Ууж идэхээр утсаа авахгүй алга болно. Хэрвээ гэрт нь гал гараад бид хоёр яахаа мэдэхгүй залгавал тэр хүн бид хоёрыг шатаж үхээд дууссаны дараа л ирэх хүн. Яасан ч уцаа авахгүй. Би уг нь харддаггүй ч эмэгтэй хүний, ихнэр хүний зангаараа хаана байна, хизээ ирэх вэ гэд асуух гэж залгадаг юм. Уцаа авахгүй болохоор надаас сүлдээ гараад л явна. Ирж л байдаг, явж л байдаг гэд би тоохооч байсан. Сая 7 хоногийн өмнө бид хоёрын 4000 дахь өдөр тохиолоо. Тэр нь 10 жил 11 сар болж байгаа юм. Нэг ухаараа 2-3 өдрөөр унна. Шар татлаа, шараа арх би ор гаргадаг. Ийм амьдралаас залхаад би нөхөр гэх хүнтэйгээ одоо нэг оронд орж унтаагүй 14 хоног байна. Харахаар уур хүрээд тэр хүнийг өвдөж байна уу, үлсэж байна уу надад огт сонирн биш болсон. Хүмүүс хүний газар ирээд би биенээ улам хайрладаг бол би Монгол байхаас ч илүү үзий яддаг болсон. Учир нь байн худлаа хэлнэ. Жижигхэн хотод танай нөхөр энд ингээд тэнд тэдүүлээ нууран дээр пи ууж байна лээ гэд хов байнга ирнэ. Гэвч надад хэлэхдээ өөр хот руу хүн үргэж өгөөд ирээ, юм зөөгөөд ирээ, таксинд явчаад ирээ гэх мэтээр худлаа хэлдэг. Нэг давуу тал нь энэ 11-2 жилийн хугацаанд бид хоёр өөр хүүхэн шухнаас болж огт хэрүүл хийж үзээгүй. Хэрүүлэн дандаа чи худалч, чи уудаг гэх мэтээс л болно. Би одоо хэрэлдэгч сонирхолгүй болж асуудлыг ганцаараа шийдэж сурах гээд ганцаараа бүх юмаа хийж сураад сэтгэлээ татах гээд бэлдэж байгаа. Ингэж өөрийгөө засаж авахгүй бол гинт салахад би ганцаараа юу ч хийж чадахгүй байх нь. Аль 16-7 настайгаас хойш цугтаа бүх юмаа хийчихсэн. Надад гинт ганцаараа бүхнийг хийн гэхэд бэрх байх. Одооноос би түүнийг гуйхгүйгээр эвдэрсэн юмаа өөрөө янзалж, онгойлгож чадахгүй таглаагаа өөрөө онгойлгох гэх мэтэр сэтгэл зүгээ бэлдээд эхэлчихсэн. Би ахиж хүүхд гаргаагүй тэ баярлдаг. Өөрийн гэсэн унах унаатай, толгой хорогдох ганц зүрэ байртай болсныхаа дараа ахиж төрнө гэж боддог. Тэгээд ч ийм муу хүнээс ахиж хүүхдтэй болоод явах вэ? Бүтэн 10 жил болоход өөдлөөгүй. Эд хөрөнгөтэй болоогүй байхыг бодвол бурхан та хоёр болоогүй байна. Өөрсдөө авч чадахгүй байж гээд ахиж хүүхд өгдөггүй байх таа л гэж боддог. Сэтгэлгүй хэрнээ надад хайртай намайг ойлгож хүндэлдэггүй хэрнээ салахгүй нэг тийм бие биенийхээ цаг зав залуу насыг хүрсэн худлаа жүжиг амьдралаас үнэхээр залхаж байна. Гараад яваар хизээ ирэх бол гэсэн бодол, ийм хоол хийж хүлээдэх болов, идэхгүй болов гэх бодол. Үнэхээр надад залхуутай ялны юм шиг санагддаг болсон. Тэрний дуртай хоолыг хийж өгдөг байсан бол одоо би өөрийнхөө дуртай хоолыг өдөр бүр хийж хүүгээсээ юу идмээр байгааг нь асууж зөвхөн хоёр биендээ хоолоо заруулахыг хичээж байгаа. Тэр хүн яхав дуртай дургүй идэнэ, хаяа идэхгүй. 1000 хүндлээд хайрлаад хоолныхоо дэжиг хүртэл хийж өгөөд май хараа хоол цагаа ид гэхээр цаанаа тавьчихад үлсгөөрөө би өөрөө хийгээд идчихнэ гэж хэлдэг. Би уг нь хүндлээд ир хүнд үйлчлээд хоол цагийн төхүүлээд өгмөр байгаа аахгүй юу? Тэгэхэд хүндлээд байхад хүндлэл авахгүй баярлаа сайхан хоол байна гэд хоёрхан үг хэлж чадахгүй дүүлийн дүн боргоод суудаг тийм л сонин хүн. Ингиж гэр дотроо тустай амьдарч би биенээ зовоож байхаар эрдгэн хоёр тэшээ болмоор байна. Би одоо 28 настай, нөхөр 32 настай. Ухаан орохгүй яг л сэтгэхүйн 18 насны дээр гацчихсан мэт л байдаг. Найзалж буй найзууд нь бүгд 22, 23 та ганц бие хөвгүүд. Тэд нартайгаа нийлээд андаа бро гэдэл явж байх нь гоё. Би нэг өдөр асуулаа. Чи яагаад үеийн хүмүүстэйгээ нийлээд 30 гарсан найз нөхдөггүй амьдралд хэрэгтэй найзууд чамд яагаад байхгүй байгаа юм бэ гэд. Тэгтэл юу гэсэн гэж тэд нартай чинь ярэ нийлдэггүй юм. Нэг л их бие биендээ зөвлөгөө өгсөн адилхан амьдралтай хүмүүс гэсэн. Тэр хүнд амьдралын жижиг асуудал огтхон ч хамаагүй. Зүгээр л өөрөөсөө 10 насаар дүү хүмүүстэй нийлж тоглоом наадгай арх тамхи яриад маазраад суух нь дэндүү жаргалтай.
Сайлаа нарлаагүй банчиг хөгш нөхрөөр би яхав дээ. Би салхан зөв бицтэй. Одоо өхөн ухтлаа түүнийг худлын архыг сонсож арх пивний араас аймаач өхөөс буцахгүй ихнэр хүүхдтэй худлаа яран барин гардаг, асуудлаас зугтдаг нэг тийм нөхөр нэртэй нөхөргүй юм шиг амьдарч байхаар жинхнээсээ нөхөргүй амьдарсан дээр болов уу гэж боддог болсон. Надад зөвлөгөө өгөөд яах ихэд минь туслаад өгөөрэй. Та бүхэндээ аз жаргалгүйсэ. Огтуд минь над шиг л амьдарч болохгүй шүү. Салчхаж болохгүй, яаж ч болохгүй. Нэг тийм тамийн тогооны үлгэр гэдэг шиг тамийн амьдрал. 2026 оны 5 сарын 1 гэсэн байна. За, цагтал бичсэн сонсогчдоо баярлалаа. Чанга тэмрэлтийг илгээе. Сонсогчд маань доор сэтгэл бишээ зөвлөгөө өгөх баха. Ингээд өнөөдрийн дугаараа энэ хүргээд өндөрлүүлье гэж бодож जैन. Та бүхэн минь захидлаа бичээд явуулаарай. Комент хэсэгт байгаа линкэн дээр дараад л бичгээд болно. Мөн subscribe дараад өгөөрэй. Ингээд дараагийн дугаараа хүртэл түр баяртай. Bye.